Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын ерөнхийлөгчөөс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46-гийн 2 дахь хэсгийг тус үндэслэн Максимын Чинбатыг улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаал томилох асуудлыг зөвшөлдсөөр Монгол Улсын их хурлд ирүүлсэнийг хууль зүйн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санал болгон нэр дэвшигчийн танилцуулгыг байнгын хорооны хуралдаанд ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга инх төвшингийн золбоо танилцуулсан болно. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлцгүйд улсын хурлын гишүүн П. Сайн зориг прокурорын ёс зүйн асуудлыг шийдвэрлэж байгаа тогтолцооны талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурорын оролцоог цахимжуулах талаар Улсын хурлын гишүүн Ц. Сандаг Очир эрх зүйн шинжилгээ хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар авилга албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотойгоор прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон болон мөрдөн байцаалд буцаасан хэргийн талаар 2025 оны байдлаар төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой прокурор дээр хянагдаж байгаа болон илрүүлсэн хэргийн тоо мэдээллийн талаар Улсын их хурлын гишүүн С. Эрдэнэлд прокурорын дэргэдэх мөрдөн шалгах албаны талаар хүний эрхийн төлөв байдлыг сайжруулах хүрээнд хууль хүчний байгууллага тэр тусмаа прокурорын байгууллагын оролцоог хэрхэн хангах талаар улираан томилогдох болсон үндэслэлийн талаар Улсын хурлын гишүүн О. Номинчимэг прокурорын байгууллагын хувьд цаашид анхаар засах сайжруулах ажлын талаар хэрхэн шийдвэрлэх ажиллагаанд прокурорын хараат ус байдлыг хангах хүрээнд хууль тогтоомжийн болон дотоод зохион байгуулалтын хувьд авах арга хэмжээний талаар Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай хууль заасан дагуу эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн биелэлтийн талаарх улсын ерөнхий прокурорын мэдээллийг улсын их хурлд ирүүлээд зогсохгүй хууль зүйн байнгын хороогоор хилцдэг байх боломжийн талаар Улсын их хурлын гишүүн Х. Баасан жаргал эрүүгийн процессын ажиллагаанд прокурорын хяналтад байгаа зарим ажиллагааг шүүхийн хяналтад шилжүүлэх боломжтой эсэх Улсын их хурлын гишүүн Д. Гамбат гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөвлөхөд хөрөнгө хураах битүүмжлэх талаар прокуророос хэрэгжүүлсэн ажлын талаар асуулт асууж хариулт авсан болно. Монгол Улсын ерөнхийлөгчөөс Максимын Чинбатыг улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшөлдсөхөөр ирүүлсэн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80% нь дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ. Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвшөлдсөн саналыг хэлэлцэх талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан